Баатар гишүүнтэй ижил санаатай байна. Энэ дээр яг найруулга тал дээр нас анхаарах зүйлүүд энэ дээрээс нь өнгөрсөн онд батлагдсан тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хууль гээд маш сайн хууль батлагдсан байлээ шүү дээ. Өмнөх парламентэр манай бүлгийн гишүүчсэн тэнд оролцсон байлээ. Тэр хуулийг харсан чинь одоо яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэр хүнийг яг энэ хүний нийгэм бусдад адилхан үндсэн хууль заасан тэгш эрхээ эдлээд амьдрах тэр орчин бүрдүүлэх тухай маш тодорхой заагаад өгсөн хэрнээ амьдрал дээр огт хэрэгжихгүй байна. Одоо сая энэ цагсмаг шөнтер маш зөв юм оруулж ирсэн байгаа байхгүй. 116 дугаар гээд улсын хэмжээнд ганцхан байдаг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль байдаг тийм ээ. Тэр сургууль дээр би бас нөгөө баг дунд боловсролын ажлын хэсгийн шугамар очиж бүтэн нэг өдөр ажилласан. Хууль заасан нэг ч зал тэнд хэрэгжээг байгаа юм. Одоо тэгээд өмнө нөгөө социализм үед тэр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багшийг бүр Оросын албаны улсад явуулж тусгай бэлтгэдэг байсан байна. Одоо тэр багшны бүгдийг тэтгэврт гараад тэнд багшгаа олж байна. Ганцхан багш тэр нь одоо маргааш манай одоо тэтгэврт гарснаас болсон гэхдээ намайг байлгаад ингээд шинээр яг тийм багш бэлтгээгүй учраас одоо тийм багшлах багшгаа олцсон юм гэдэг. Нэгдүгээр тэгээд тэр хуулинд болсон чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлөөр хангахын тулд төсвийн зардлаар гадаад дотоодын ихтэй сургууль сургана гэж заац. Тэр хууль огт хэрэгжихгүй байна. Тэгэхээр гарч байгаа хууль тогтоомжол манад хангалттай их байна. Сайн ч хууль тогтоомж гарч ирсэн. Тэр нь бодит амьдрал дээр очихоор хэрэгжихгүй байна. Тэгэхээр одоо энэ дээр түрүү яг Баатар энийг тэгэн гэж гадна тэрийг хэрэгжүүлэхгүй бол тэр хүндээ яаж хариуцлага тооцох, хизээ тооцох гэдэг тэр хариуцлагын тогтолцоог нь яг тодорхой тэр хүн тийм үүрэгтэй чиглэлтийг өгөхгүй бол энэ хуулиуд байна л да. Одоо сая хэлж энэ бид брайле бичгээр одоо юу бэлдэж байгаа сурах хичиг мичиг гэж ярьж гэтэл яг бодит тэн дээр очисон чинь улсын хэмжээнд тийм сургуульд 120-аад хүүхэд сурж байгаа тэр том сургуульд ганцхан брайл машин байлаа ш. Машин одоо ажиллагаа байх гэдэг нь яг л нөгөө тэр брайлын машин зориулсан стандартын цаас нь багт болсон. Тэр цаасны төсөв байхгүй өгдөггүйгээд тэгээд тэр бол ерөнхийдөө нэг дампуурах шинжинд орсон дотор байхгүй улсын хэмжээнд ихлэх хөдөлгөөний нутгаас хитэн хөрхи харааг болсон харааны бэрхшээлтэй хүүхдүүд ирдэг. Тэгээд дотор байрг учраас хязгаарлагдмал авдаг. Улсын хэмжээнд уг нь өмнө бол харааны бэрхшээлтэй хараагүй хүүхдүүд бүр жилд 2 удаа судалгаа явуулаад нарийн шинжилгээ явуулаад бэрхшээлтэй хүүхдүүдэд Улаанбаатар хотод авчираад тэгээд сургалтанд хамрагдаад тэд үндсэн хуулиар заасан эрхийг эдэлдэг байсан бол энэ байдал одоо байхгүй болсон. Баг тэр нөгөө нарийн судалгаа шинжилгээ аймагуудаар явдагч зогссон байна гэж. Гэтэл энэ яам дээр бол болж байгаа бутж байгаа гэж Батцуур сайтаа ирсэн чинь тэнгиж байгаа шүү дээ ингэж байгаа шүү дээ юм байгаа шүү дээ тийм байгаа шүү дээ очисон чинь тэгээд бүгд уураг гүйцэтгэгч нар явах нь ч мэдэхгүй авах нь ч мэдэхгүй тийм хүмүүс энэ төр байгаад байна. Тэгэхээр энэ бид нар шинэ хууль тогтоол гаргахаас илүүтэй одоо хэрэгжих ёстой хууль тогтоолыг хэрэгжиж байгаа хэрэгжилтэнд ялдавч хэрэгжих бол шууд хариуцлага тооцож одоо ажиллаа хийж чаддаг хүмүүсийн тавиулах эсвэл одоо тэр хууль нь хэрэгждэг юм бол болгох юм яад ингэхгүй бол яг бодит амьдрал дээр энэ шал эсрэгээр байгаад байна. Тэр сая хэлж байгаа үдийн тэрбум төгрөгийг суулгах гэж юу болж илээ. Гэтэл саяг 116 дахь сургууль дээр очих бас тэгж илээ шүү дээ. Одоо тэгээд нэг хүүхдүүд нь хамарсан үйлчилгээнд байдгүй дэвтэр нам бүр байхгүй болсон. Тэгээд дотор байр байх хязгаарлагдмал учраас дотор байр сургалт хоёр нэг зэрэг явагдаж байгаа газраа булаалгацсан нийслэлийн даатгалын газар тэгээд хажууд нь 29 дугаар сургууль гээд одоо бүр энэ газар маань биднэрт байхгүй болсон. Гэтэл бид энэ хүүхдүүд сурахаас гадна бас спорт заал, биеийн тамираар хичээлэх хэрэгтэй байдаг гээд бид нэг очсон чинь бүтэн асуудал яриад баг бослог гаргахын шахажлаа. Өмнөх сонгуулийн өмнөх их хурлын гишүүд бас очоод манай тэр өмнөх их хурлын эмэгтэй гишүүд асуудлыг хөндөд тэр хууль гаргаад тэр хууль нь бол үнэхээр сайн хууль байлээ. Би өөр нэг бүрчлээ үзсэн. Тэгтээ ингээ хэрэгжүүлэхгүй байна л да. Яаман дээр саналаа бид хөргүүлсэн гэж байна. Тэгээд сая бид нар 9 сургуулиар явсан. 7 сарын өмнө жилийн өмнө яаманд бичиг эргүүлсэн саналаа явуулсан одоо хүртэл байхгүй гэдэг. Тэр яам дээр очиж нэг даргын ширээн дээр дарагдаа шороо болоо тоос болоо байждаг юм шиг. Сөгч үздэггүй юм бүү мэдэрнэ. Одоо юм байвал нэр асуудлыг өөрөө ярихтай. Бид нар одоо сая тэр хүн их төвшин дарга хэлж миний бодоход 7 дахь удаага энэ тухай яригдж байна гэж шүү дээ. Одоо тэгээ өнөөдөр 8 дахь нь болоод дараа үлдэхгүй яах вэ те? Асуудалд ингэж хандмааргүй байна. За шууд асуулт асууж үг хэлж дууслаа. За одоо хөгжлийн бэрхшээлтэй